Ерөөсөө гэр бүлийн хариуцлагагүй асуудал эцэг эх хүүхдэд үл хайхарж байгаа асуудал шүү дээ. Тэгэхээс биш бага насны хүүхэд одоо төр томдоод юм уу, улс төрийн сонгуул юм уу, томчуудын одоо амьдралаа авч явах юм уу, цалин үлсний асуудал юм уу, хайр дурлал юм уу, тийм асуудал байхгүй шүү дээ. Ерөөсөө хүүхдэд бид нар хүн болгох дээр, хүүхдтэйгээ харилцах тал дээр, хүүхдэд хайхрах тал дээр, хайрлах тал дээр, цаг гаргах тал дээр бид нар ажиллахгүй байна гэсэн үг. Энийг хүүхдүүд өөрсдөө хамгийн сүүлд хийсэн нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан, дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар хүүхдүүд өөрсдөө бидний юунд санаа зовж байгааг эцэг эх маань сонирхгүй байна. Бидний тамхи татж байгааг мэдэхгүй байна. Бидний ямар асуудалд тай байгааг чөлөө цагаараа юу хийж байгааг сүүлийн 1 сар эцэг эх маань огт мэдэхгүй байна. 13-аас 17 насны хүүхдүүдийн 5 хүүхд тутмын 2 нь би амиа орлох талаар бодож үзсэн. 10 хүүхд тутмын 1 нь би оролдож үзсэн гэдэг судалгаа аль хэдийн гарч чадсан шүү дээ, тий. 25 оны байдлаар 24 онд 17 хүүхд амиа орлож ирсэн бол 25 оны байдлаар 23 хүүхд өөр одоо амиа орлож байна. За залуучуудын 13-аас 17 насны миний одоо хамгийн гол санаа зовоод байгаа асуудал бол бид нар ерөөсөө энэ өнөө цагийн хүүхдийн асуудалтай эхлээд гэр бүл бүтэн хүүхдтэй хайр анхаарлаа өгөхгүй бол өсвөр насны хүүхдүүд би тоогдохгүй байна, намайг тоохгүй байна, намайг хайхрахгүй байна гэд өөрийг нь хайхарж байгаа хүмүүс рүү одоо сэтгэлээ өгөх, найзлах, нөхөрлөх те улмаар одоо янз бүрийн буруу зүйл уруу татагдах гэдэг энэ асуудал бол дуусахгүй байгаа байхгүй. Тийм учраас бидний статистик дээр ч гэсэн байж байна. Энэ 25 оны одоо эцсийн байдлаар 24 онд би ярьж ирсэн шүү дээ. Хүүхд эсрэг үлдэгдэж байгаа үл хайхрах те хүчирхийлэл гэр бүлийн орчинд 70.1% байна гэсэн. Сая 25 оны байдлаар гэр бүлийн орчинд үлдэгдэж байгаа гэмт хэргийнхэн тоо 83% олчлоо шүү дээ. Тэгэхээр гэр бүл эцэг эхийг соён гэгэрүүлэх, тэднийг сайн эцэг эх байхад нь ямар нэгэн бодлогоор энэ гэр бүлийг доктортой ойлгох, хүүхдэд өнчрүүлэх байх, хүүхдэд хайрлахад нь залуу гэр бүлийг бид нар чиглүүлэх шаардлагатай байна. Гэтэл энэ манай одоо газар дээр байгаа энэ чиг үүрэг буюу гэр бүлийг соён гэгэрүүлж, хөгжүүлж хамгаалах улсын төсөв нь 107 сая төгрөг байгаад байна шүү дээ. Тэгээ хөгжлийн бодлогогүй байгаад байна. Тэгэхээр хөгжлийн бодлогоо одоо гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулиараа хөгжлийн бодлогоо тодорхойлоод залуучуудын хөгжлийн бодлого гэж нэг хэрэгждэггүй бодлого байна тий. Та нар энийг бас соёлын амнаас асуух хэрэгтэй ш залуучуудын асуудлыг хариуцж байгаа. Манайхаас 15-аас 19 насны өсвөр нас хүүхэд залуучууд гэдээ ороод ирдэг учраас 15-аас 19 насны хүүхдүүд чинь залуучуудын одоо асуудал болоод ороод ирж байна. Манай салбар дээр байгаа хүүхдийн хүчирхийлчин залуу гэр бүлтэй холбогдоод ороод ирж байна. Залуу гэр бүл хүүхдэд өнчрүүлээд байгаатай холбогдоод ороод ирж байна. Тэгэхээр энэ одоо яамдуудын уялдаа холбоо, салбар болгоны уялдаа холбоо хамтран ажиллах асуудал чинь маш чухал байна. Энийг сая уржигдар болсон хүүхдийн төлөө үндэсний зүйл дээр ерөнхий сайд бол нэлээд хатуу хэлж өглөө. Тэгээд бодлого ерөөсөө хүүхдэд бодлогын институтээр бид нар авчрах хэрэгтэй, гэр бүлээ авчрах хэрэгтэй.